Улсын ерөнхийлөгчийн цомын төлөө олон улсын хурд мөрний уралдаан төрүүлсэн хувилгаан халдсан газарныхаа энэ сайхан шагналыг хардан авлаа. Баяр хүргэе нарны хүлэг цом алтан гэрэг гардан авлаа. За хувилгаан халдсан чаргагүй хурд юм а. Энэ жил 2 давхар уяагаар тэрийг хөө наадам боломж Эрдэнэтийн бүсэд төрүүлчихлээ. Олон улсын хурд мөрний уралдааны анхны цом хийсэн боллоо шүү дээ. Сагуурын хадаа гэдэг хүн аргагүй хурдтай юм байна. Вэрийн сэтгэл авалцсан уу? За баярлалаа. Одоо тэгээд энэ сайхан түүхэн уралдаанд төрүүлсэндээ бол маш их баяртай байна. Тэгээд одоо сая ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг сонсоод одоо бас ямар цар хүрээтэй, ямар одоо том шагнал, том уралдаан төрүүлснээ одоо баг сая л одоо ойлгож байна. Тэгээд тэрнээс урд нь бол улс одоо айрагддаг төрүүлжл байсан. Тэгээд энэ саяны мэдрэмжил одоо бас үгээр хэлэхээ аргагүй гоё мэдрэмж байдаг юм байна. Монголчууд одоо морьтойгоо олон жил одоо дэлхийн байлдан дагуулсан. Тэгээ сая бол одоо тэр 15 мянган морьтонгийн дунд одоо жигсхэн сайхан байлаа. Тэгээд 50 улсын тэргүүн уяаштай холбооны тэргүүн төлөөлөл олон улсаас хүмүүс ирж уралдаанд оролцлоо, ажиглалаа. Тэгээд монголчууд ямар одоо адууны өв соёлтой одоо ийм улсууд гэдгийг бол харлаа гэдэг. Тэгээд та хэд одоо өөрсдөө баг яг миний саяны бодлыг хэлсэн л дээ. Ямар уралдаан төрүүлснэж одоо ойлгоогүй, одоо ойлгож байгаа байх гэдэг бас мэдээж хэрэг биднес чинь одоо зүгээр л цомол гардуулах гэж ойлгосон. Тэрээс одоо ямар ач холбогдолтой түүхэн одоо цар хүрээтэй гэдэг нь бол одоо өнөөдөр ойлголоо. Галзаа азраг маань ихтэй бас сонин хувь тавилан дээр бас энэ том уралдаан төрүүллээ. Тэгээд ерөнхийлөгч гэдэг бол одоо мэдээж хэрэг улсын одоо бас толгойлогч одоо хүн байгаа. Тэгээд хувилгаан зээрд гэдэг бол хувилгаан гэдэг нэр бол бас одоо мэдээж хэрэг одоо шууд утгаараа бас л одоо том хувь тавилантай нэр байгаа. Тэгээд адуу болгондоо хувилгаан гэж нэр өгөө, ганц адуунд хувилгаан гэж нэр өгсөн маань тэр маань том азраг болоод ерөнхийлөгч байгаа нэрмжид төрүүлсэнд бол одоо цаанаасаа бас юм хувь тавилан байдаг болов гэсэн бас надад бас тийм бодол. Одоо биднээсийн мэдгэж чадхаас илүү бас зурсан зураг маань сайхан байлаа гэж бодож байна.